1-2-1-2-1-2. Заамралтын өдрийн мэнд, оройн мэнд. Тэг өнөөдөр 1990 онд эрхчлөөг авчирсан эр зоригтнуудтайгаа хамт гарч, ах нартайгаа хамт гарч, эгч нар ч ирлээ ах эгч нартайгаа хамт гарч тэмцлээ. Тэгээд гол шаардлага маань бол засгийн газар тэр ерөнхий сайд оюун эрдэнэд алсан намыг засгаас гаргаад гэдэг шаардлага тавьсан. Тэгээд шаардлага маргааш оруулж өгнө. Тэгээд оюун эрдэнэ шаардлагыг биелүүлэхгүй бол засгийн газар огцор гэдэг шаардлага руугаа явцгаана гэж. Тэгээд алсан нам засгаас гарах нь маш чухал байгаа талаар үйл агч нэлээ ярьлаа, суугч нэлээ ярьлаа, Батбушаагч нэлээ ярьлаа. Би өнөөдөр 90 оны эрхчлөөг авчирсан учир шалтгаан өнөөдөр ялангуяа Кремлээс Монголын гинжнээс бүтэн салгасан өдөр юм байна. Тэгээ энэ өдөр тэмцэж явсан тэр 90 онд оролцож явсан тэр ах эгч нартаа талархлаа илэрхийлье хамгийн түрүүнд. Би тэгтээ өнөөдөр өөр юм ярих гэж байгаамаа. Энэ нэг бодтой юм руу ханддаг хандлагатай болохын тулд өнөөдөр манан гэж юу юм, манангийн тухай ямар яриа болоод идэх юм бэ гэж. 1990 онд эрхчлөөг авчирсан. Тэгээд авчирсан чинь Элбэгдорж Батуул Сосрором гэдэг хүмүүс хөрөнгөний хулгайлцсан юм шиг юм монхог ойлголтоор юмд ханддаг. Тэг үнэхээр тийм нотлох баримт янз бүрийн байгууллага гаргаад тавьчих гэхээр ард түмэн мэдж байгаа гэдэг юм тэнэглэлд ор байгаад байгаа нь харамсаад байгаа юм л да. Хүн болгон хөрөнгө мөнгөтэй болцгооцсон. Тэг 90 оноос өмнө энэ юутай байсан монголчууд бүгдөө л гуйлагч юм байсан шүү дээ. 90 оноос хойш ингээ хүн болгон хөрөнгө мөнгөтэй болцсон. Тэгээд илүү их тэр хөдөлмөрлж чадаагүйдээ ялангуяа одоо ингээд нэг 60-аас дээш насныхаа илүү хөдөлмөрж илүү их тэр боломжийг ашиглаж чадаагүйдээ хиндөө гомдоод ингээд уурлаад бухимдаад идэгэн. Тэр манай үеийнхэнсэн одоо 50 гарцгаа чинь та нар бас нэг жоохон эрүүл ухаантай байгаач. 15 6 4 5 тал залуучууд бидний хүүхдүүдийн эрхчлөөтэй золгосон. Тэгээд өрсөлдөөн штэ хэн бүгдөө адилхан амьдрах боломж байхгүй штэ. Бүгдөө энэ МСС-ийн од жаргал одшиг ч юм уу эсвэл энэ Апошигийн хэн бацаахан шиг ч юм уу эсвэл энэ Мак шиг амьдрах боломж байхгүй штэ. Бид нар тэгж хөрөнгө мөнгө босгож чадахгүй. Тэг сэтгэж бодож тийм хийж чадахгүй. Тэгэл өөртөөхөө хэр таарсан амьдралаар л амьдарч байгаа штэ. Тэгэл яг үүндээ тэр нэг ширхэг нотлох баримт гаргаад тавьчаач тэр Батуул гэдэг хүний талаар, Элбэгдорж гэдэг хүний талаар, тэр Сосрон гэдэг хүний талаар, тэр Дааганбол гэдэг хүний талаар хулгайцсан байдгийн бол яг ингээ хулгайцсан юм а гэд нотлох баримттай гаргаж тавиач. Хэрв эдэр те хулгай хийцэн бол сүүлийн 8 жил Монгол ардын нам засгалж байхдаа ялангуяа энэ Халтмаагийн Батболго ерөнхийлөгч байхдаа бол бүгдөөнгийнх нь толгойг тасдахыг хүсэж ирсэн. Дайч юу ч байхгүй юм чи. Тэгэл мөн Саахруу маань арт кино театр авъя. Арт түмний өмчгөө балаарах юм. Тэгээ арт түмний мөнгө төлөөд аваач энэ хүн чинь худалдаж авсан шүү дээ. Тэр үе одоо 20 жилийн өмнөх ханшаар одоо тэгвэл тэр мөнгөний төлөө тэгээд аваач тэр арт түмний. Та нарт тийм тэр хэмжээний мөнгө авчих одоогоор 4-5 тэрбум төгрөг гаргаад энийг худалдаад авчих хэмжээний ард түмэн байгаа юм уу тэгээд эсвэл тэг мөнгө цуглуулж одоо өгөөд аваач тэрийг худалдаад авсан юм энэ ард түмний өмчгээ галзуураа балаараад ах юм. Түүлийн талах чихрээ мах юм гэсэн энэ баян голоо аваач. Ард түмний өмчгээ галзуураад байгаа юм болов. Энэ хойчин гутлын үйлдвэрээс юмнууд энэ Монгол ардын намынхнаас аваач. Аль ширний үйлдвэр гэж өчнөө бисэн дандаа Монгол ардын хувьсгал намынхын төр үед дээрэмдсэн өмч ховчл нэрийн дор өнгүүдүүлж авсан. Тэгээд тэдрээс аваач. Тухайн үед энэ үйлдвэрүүдэд аль ширний үйлдвэрийн талах чихэр энэ юунд тэр гутлын үйлдвэргээ гонгноод идэг үйлдвэртэй ажиллаж байсан хүмүүс та нар л өөрсдөө тэр ягаан тасалбараа авчиж өгчөө, цэнхэр тасалбараа авчиж өгчөөж тэр нэг 7000 төгрөгийн тасалбарыг авчиж өгчөөж дарга нартай хулигдуулаад алдаа үзтээ тэгээд тэрэнд нэг юм буруутай юм. Хөөе малчтай та нарт малаа тэгвэл нэгдэлч буцаад нэгдэлт нь өгөөч тушаагач. Та нарын малыг чинь авчирж өглөө шүү дээ. Тэгээ хүн болгоны орон сууцаа буцааж өгөөч тэгвэл тэр социалист лагер үед амьдарч ирсэн орон сууцнуудаа тэр газруудаа буцааж өгөөч. Тэгээд энэ эрхчлөөг авчирж өнөөдөр ингээд олон юм хуцах эрхчлөөг чи авчирж өгсөний төлөө энэ хүмүүс яага хараагаад.
нэг эрүүл ухаантай байх хэрэгтэй л дээ. Наад хүүхэд байхад сохор богод тэмбүүрүүд өгцөн гэдэг нэг юм эрүүл бус яриа гаргаж ирж тэгээ тэрэнд нь бүгдөө автдаг байсан. Тэгэл тэр бодоогоо нэг тийм айхтар харгас нөхөр байсан. Данзунгааг нэг хят талын нэг урахч байсан мэтэр ингээд солин данзан гэдэг хүнийг бидэд ингэж ойлгуулсан. Яг тэгээ Пэлждийн гиндэн гэж нэг үл бүтэх нөхөр байсан те амар гэж нэг фьодл байсан гэж л ойлгуулж ирсэн шүү дээ. Тэгээ одоо түүхээ ингээд уншихаар энэ хүмүүс чинь Монголын эрхчлөөний төлөө Монголыг 3 дахь хөрштэй холбож өнөөдрийнх шиг юм эрхчлөөтэй болохын тулд энэ хүмүүс зүтгэсэн байдаг шүү дээ. Тэгэл улсаараа ингээл тэр хүмүүсийг тэр нав хүүхэд байхад ингэж нэг тийм киногаар уран сайхны кино суртлах хуулгаар дуулдаг байсан. Яг тэрэн шиг өнөөдөр ингээл энэ эрхчлөөг авчир туг нь олж авсан хідэн хүмүүс рүү дайрах юм. Тэгээ Батүл гэдэг хүн тэр элбэгдэр сосор орн гэдэг хүн та нарыг сайхан амьдруул үүрэгтэй юм уу? Эрхчлөөг чи авчирч өглөө сайхан амьдарч чадаагүй бол заяа чин тэр хогчин. Тэгээд ард түмэн мэднэ гэ мангартдаг юм. Юу хулгайлсан нь элбэгдэрж юу хулгайлсан танаа ард түмэн мэддэг юм. Ард түмэн гэж хин. Ард түмний нэр барьсан хулгайч нар л байдаг шүү дээ. Халтмаагийн бат тулах шиг хулгайч нар л байдаг шүү дээ. Өөр хэн байдгийг ард түмэн гэж нэр барьж оюун эрдэнэ засгийн газрын шиг дээрэмжтэл байдаг шүү дээ. Өөр юу байдгийг та нарын нэрийг барьж ард түмний өмч гэж ямар юм байдгийг эрх мэдэлтнүүд л өмчөндөө чинь суудаг үстэй. Тэр 49% ард түмэндээ аваа үстэй. Өнөөдөр тэр эрдэнэтэй үйлдвэрийн 49%. Тэгээд тэр ард түмэн яасан? Тинчээ чинь эрх мэдэлтээр сууж байгаа дээрэмжтэл хулгай хийж байгаа үстэй. Тэгээд та нар аваас тэндээсээ очиод одоо тэг ард түмэн энэ 5-7 ард түмний өмч үстэй. Тэгээд тэр 5-7 дээр сууж байгаа дээрэмжтэл авч байгаа үстэй. 44 их 80 төгрөг тэр эрх мэдэлтээр суудсан дээрэмж хулгайлж байгаа үстэй. Тэгээ ард түмэн тэгээд тэр мөнгө аваач та нар очиод нүүрсээ. Илэн баланцгийн чинь ард түмний өмч эзэнгүү болгож хулгай хэмээн чинь ард түмний өмч гэж нэрлэдэг юм. Засагт өмч авахаараа ард түмний өмч гэж нэрлэдэг юм. Тэгээ нэг жоохон эрүүл ухаанаар энэ юм руу хандаа. Тэр манан гэдэг одоо манан маа за ямар юм гэл. Энэ манан гэдэг үг гарсан шалтгаан энэ эвсэд засаг барьснаас энэ Норвегийн алт ууг эвсэд засаг барьснаас л манан гэдэг яриагаас Санжийн баярын засгийн газар үед. Тэгээд одоо элбэгдэр жим манан байгууллаад гэдэг л мангартаад. Тэгээ 16 оноос хойш өнөөдөр 8 жил 24 оны сонгуульд хүртэл ингээд 8 жил Монгол ардын нам засаглаа үсттэй. Тэгээ манан байгуулсан бол Халтмаагийн Батбулгачин манан байгуулсан юм биш үү? 17 онд ерөнхийлөгч болоод тэр өмнөхөө олонх байгаа 65 улаа сууж исэн Монгол ардын намтаа 8-айлцсан. Халтмаагийн Батбулгачин манан байгуулсан шүү дээ. Өнөөдөр манжин хүн байгуулсан байж байна. Сөрөг хүчин байх ёстой тэр эрхчлөөг хамгаалж авах ёстой сөрөг хүчин байх ардсан намын өөрийнхөө зөвлөхийг хийдэг дүүгийнхаа үүртэй авч хийцэн. Тэгээ манан гэвэл энэ шүү дээ. Тэг өөр ямар манан хайгаад байгаа. Тэг хэрв тэр манан зарн байсан бол одоо тэр тухан дээрээ сарнаатай байшин гэж чинь дарга нь ерөнхий сайд чинь шүү дээ. Одоо альцсан намын дарга нь гант төмөр. Тэгээд энэ хоёр яаж манд гин дээр нь тэр нэг хөдөлмөрийн үндэсний нам гэдэг нэг нам байгаа те Бэрэлтор намдаг. Тэгээд тэднийх байна. Тэгээд дээр нь бүгдөө чинь Женкол удирчиж шүү дээ. Тэгээ манан гэвэл энэ шүү дээ. Өөр ямар манан хайгаад байгаа юм. Хэрв тэр 2008 оногийн манан гэж байгаа бол Санжийн баяр Норвегийн Халтмаагийн Батбулга 3 жил манан шүү дээ бас. Тэр засагчийн элбэгдэрж байгаагүй 2008 оны чинь засагт Батүл байгаагүй. Тэгээд энэ ардчилсан холбоонд анхны лидерүүдээс хинж байгаагүй тэр засагч. Халтмаагийн Батбулга гэж нэг лөөвөр чинь зам дээр барилга хот байгуулалтын сайд байсан. Кремлийн нохоо урвагч. Монголын эрх ашигаас дандаа урвж идэг урвагч. Норвегийн алт ууг гэдэг нэг домог зөхиож ярьдаг нэг нөхөр хоёр л байсан шүү дээ. Тэр засагт нь.
Тэр хэн Санжин баярын муужруулах шаардсан Маогийн төлгөөгөө тэр 60 хоног 60 бодлохын ном дээр нь байгаа. Хятад руу 7 замаар төмөр зам тавих гэсэн юм чи Халтмаагийн Баттулга нарийн цартай төмөр зам тавих гэсэн үг чи. Тэр Санжин баяр тоо баримттай гаргаад тавьсан байгаа. Надаач тэр баримт нь бий. Тэг манан гэвэл энэ штэ. Алтууй тэр манан маав цаап гэж байгаа бол норын алтууйг өөрөө штэ. Тэр үед ардсан нам засагт орохгүй гэж шийдвэр гарч яхад хамгийн түрүүнд гүйцчихэд өвөрт нороо твцсэн чинь норын алтууй штэ. Халтмаагийн Батлага хоёр штэ. Алтан гац Монгол хоёр штэ. Тэгэд манан гэвэл эднэр л байна штэ. Тэгээд 16 оноос хойш мандсан гэвэл Халтмаагийн Баттулга ерөнхийлөгч болол мандуулаад үстэй. Одоо манан болцсон байж байгаа үстэй сөрөг хүчин байхгүй. Тэгээ хаана тийм хулгай хийх орон зай байгаад хулгай хийсэн гэж ойлгоод өгдөг. Тэгээ тийм байгаа бол энэ баримтаа гаргаж тавиа. Би бол баримттай ярьдаг. Халтмаагийн Баттулга төмөр замаас дор хаяж 13 их найд төгрөг хулгайлсан тухай нүүрсний гэрээ энэ хөрс хуултай ажил гэж хэдийн их найд төгрөгөөр нь хулгайлсан тухай би бол баримттай ярьдаг. Сайнхүүгийн Ганбаатар гэдэг хүний эхнэр нь 27 тэрбум төгрөгний хөрс хуултай ажил авсан байсан үстэй. Тэрийг нүүрсний сонсгол дээр Батмөр Инх баяр гэдэг гишүүн ярьдаг үстэй. Төмөр замын хулгай гэж хэдийн их найд төгрөгөөр нь хулгайлцсныг төмөр замын сонсгол дээр өөр тэрхэн голомтын баясгал нь өөрөө ярьж байгаа үстэй. Анханасаа тэнцээ хил холболт байгаагүй маа. Зүгээр л төмөр зам барьчих гэсэн ингээд. Тэгээ тэр чинь хэдийн их найдаар нь хулгайлсан шүү дээ. Одоо энэ малчид та нар эргээд санах хэрэгтэй шүү дээ. Та нарын өөрсдөө чинь хүс сонирхлоор л хийсэн зүйл шүү дээ. Монгол арьс ширний үйлдвэр байгуулаад далаа ичнэ гэл хужаанаар арьс шир аваад ирнэ гэл балаарсан. Тэгээд хилээ хаалгуулсан. Халтмаагийн Баттулга шүү дээ. Дахиад малчид та нарыг хохироос өвнчээ. Хөнс хөдөө аж ахуйн сайд багтаа гаргасан шийдвэр нь шүү дээ. Хөнс хөдөө аж хөнгөлдрийн сайд багтаа гаргасан шийдвэр шүү дээ. Тэнцээ юу болсон бэ гэхээр хятадууд арьс шир аваад ирнэ өөртөө үйлдвэрлэнэ гэл тэзүү гэдэг нэг юм хийгээл бас баахан хэдэн тэрбумаар нийтэл одоо тэр дархан надад нэг балхас болтон нэг байшинд үлдлээ. Тэгээ малчтынх нь хоньны нэхийг хог дээр авч хаягдгал боллоо. Үхрийнхэн ширэн гүйтлээ тэгээд. Тэгээ та нар өөрсдөө ийм юм дэмжичээ тэгээд үр дүнгийн юу гэсээд байгаа. Хоньны нэхий чинь 7000 хүрж исэн үсттэй 8000 хүрж исэн үсттэй. Тэгээ та нар өөрсдөө тэр хоньныхоо нэхийн үнийг унгаагаа үсттэй. Үнгүүдүүлээ үсттэй. Арьс үхрийн арьс чинь 10000 хүрж исэн үсттэй. Тэгээ өөрсдөө энийг хийсэн штэ. Хятадууд ноолуур аваад байна гэл та нар л өөрсдөө малчид та нар. Тэгээ тэрнийхээ горыг өнөөдөр хамсаж байгаа штэ. Чөлөөд эдийн засгийнхаа зарчмаар байсан бол өнөөдөр та нарын ноолуур 140-50 хүрсэн байгаа за. Тэгээ тэрийг чинь зогсоох үйл ажиллагааг чинь Халтмаагийн Баттулга л хийлээ штэ. Тэгээд тааны амьдралыг хохироосон хүн чинь Халтмаагийн Баттулга болохоос биш тэр улс төрөөс холдоод явцсан элбэг дөрж Батуул биш дээ. Тэгээ тэр үед та нар яаж амьдарч ирснийг эргээд хараараа. Эргээд хар. Элбэг дөржиг ерөнхийлөгч байхад та нарын айдастай байсан юм уу? Батуулыг хотын дарга байхад та нар ийм айдастай байсан юм уу? Ийм бордоор солиод сэлбийн гол дээр ингэж хан босгуулчихсан юм уу? Тэг хаана манан байгаад байгаа юм гэдгээ сайн бодоо. Манан одоо бол байгаа. 2008 онд үүссэн манан гэж байгаа бол Норвегийн алтууйг Халтмаагийн Баттулгын үүсгэсэн манан. Хамгийн түрүүнд засагт нь орж хүнжилт нь орж зарсан намаас алтан гац моох барагцл байсан шүү дээ. Гэхдээ тэр энэ Монголын ардсан холбоог авчирсан тэр үнд зүйлийг авчирсан хүмүүсгүйгээр Халтмаагийн Баттулгыг тойрсон хідэн карманы хулгайч нар шүү дээ. Хідэн дээрэмжтэл байгаа шүү дээ. Өөр юу байгаа юм? Өс сансаа алтууйг нэг хідэн хүмүүс байгаа Норвегийн алтууйг. Үе үед өс санаж явдаг. Өнөөдөр тэгээд Норвегийн алтууйг чимдийн сайхан билгийг буруутгаад лээ. Тэр үеиг эргээд санацгаа хүмүүсээ 2015 онд алтууйгийн засгийн газар унчаад тэр үед амар жаргалыг их хурлын танхимаас бараг сонгочих гол байсан шүү дээ. Тэгээд дандаа үеийн холд гэдэг хүнд Норвегийн алтууйг Ардсан намын тамгыг
авч өгчөө чимдийн сайхан билгийг ерөнхий сайд болгоч. Өөрийнх нь хэрэглэх газрын дарга байсан. Тэгээ тийм л юм болсон шүү дээ. Тэгэд энэ манан гэж байгаа бол Халтмаагийн Баттулгын Норвей Алтууыг хоёр манан арсан намаас манан гэж байгаа бол одоо манан гэж та нар харж байгаа бол Халтмаагийн Баттулгын толгойлж байгаа энэ ган төмөр энэ туваар алтан гэрэл гэдэг дандаа хин Халтмаагийн Баттулгын хүмүүс шүү дээ. Уул уурхаа дээр байна, хуулийн дээр байна. Тэргүүн шатар эдийн засаг дээр нь байна. Цаана өдрийг пешгэ болгож хүү болгож түлхэж байгаа хүн Баттулга шүү дээ. Тэгээ оюун эрдний чинь зөвлөх нь байгаа шүү дээ. Саналтаа 21 онд ажиллаа өгөөд оюун эрдний зөвлөхөөр очиж ерөнхий сайдын зөвлөхөөр. Тэгээ манан гэвэл энэ л биш шүү дээ. Тэгээ өөр ямар манан хаагаад байгаа. Худлаа нэг домог зохиоцсон тэрэнд нь итгэл ингээл галзуураад эргээд санаараа бидний социалист лагерийн үед энэ тэр 8 дахь богдын маань их хамгийн сүүлчийн хааны маань тэр эрх чөлөөг үндэсний эрх чөлөөг авчирсан тэр хааны маань тэр сайн ноён нам сурангааг Чинван ханд оржгааг тэр үндэсний эрх чөлөөг сэрээжсэн тэр даалам цэрэн жимдэг шар феодлууд байсан л гэж ярьсан бидтэй. Даалам бадамд орж урагч байсан гээл дараа нь тэгээд тэр 21 оны үйл явдлын дараа солийн данзанг тогсмын бодог ямар муухайгаар телевизээр бидэрт уран сайхны кино болгож үзүүлдэг байсан юм. Тэгэд одоо түүхийг уншихаар тэдэр шиг жинхэнэ тэр Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй тэр эр зөрөгтэй хүмүүс байгаагүй юм л шүү дээ. Тэгэл Пилждийн гинт амрыг тэгэл их муухай хүмүүс байсан тэгэл бидэрт ойлгууладсан. Тэдэр шиг эр зөрөгтнүүд байгаагүй юм л шүү дээ. Тэгэл Лоохууд, Сүрмөжөв, Төмөр очир тэр Нямбу, Дашнамжлгой эдрийг хамгийн бузар хүмүүс байсан. Яг Монголыг сүрүүлэгчээсэн, коммунизмыг нураахчсан муухай улсууд байсан. Тэдэр шиг тэр их орныхоо тэр их нутгаа Монголоо гэсэн тэр зүрх сэтгэлтэй хүмүүс байгаагүй юм л шүү дээ. Тэгээ одоо бодоод үзэж одоо энэ эрх чөлөөг авчирсан энэ үнд цүүлийг авчирсан энэ хүмүүсийг сүрүүлчихэд оронд нь хогийн шаарнуудыг өөртөөх нь амьдралын тэр сөнөөсөн тэр хүмүүсийг агуу гэж дэмэрч балаарч явдгаа одоо болооч нэг эрүүл ухаантай байл та. Үр хүүхдтэй битээ гай болоо ялангуяа ах эгч нараа та нар манай үеийнхэнц үр хүүхд акценертэй битээ гай болоо. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгээс ах гэж яддаг шүү. Юу ч мэдгүй тэнэг гэдгээ битээ үр хүүхдтэй тэгж халдварлуулж үлдээ. Тэр үр хүүхд миний үр хүүхдтэй өсөх учраас ийм мэдрэл муутай юм ээж аавтаа энэ он цагийг өнгөрөөч ахаад үр хүүхдээ тэр танаа хүүхдүүд шиг тийм тэнэгдүү хүүхдүүд үр хүүхдүүдээ бас өсгмөрг байгаа. Гай болгодог тийм мэдрэл муутай хүмүүст үр хүүхдээ өсгмөрг байгаа. Тэгэхээр жоохон юм унш судлаа. Тэгээ Google гэдэг нэг юм байдаг шүү дээ. Мэдхүү. Тэгээ тэр Google Translate гэж тэр лөө оруулаад хэл байхгүй бол тэр лөө оруулаад хар. Хэмэл оюун ухаан гэдэг нэг юм байдаг. ChatGPT гэдэг тэр лөө ороод үз заяа. Юу хүсэж мэдээлэл хаагаад үз. Тэн дээр чинь тэгээд тодорхой юмнууд гаргаад өгнө. Тэгээд эмээ өвөд заагаад хилээд өг. Тэгэхгүй тэгээд ингээд 90 онд ирэх чөлөө яг өөрсдийнх нь өнөөдөр энэ зоргоороо байх, өнөөдөр энэ машин унах тэ солих хувцастай болгосон. Тэгээд нэг хэдэн төгрөг олох төр боломжийг чинь нээж өгсөн. Ахуй амьдралаа өнгөтэй үтэ аваад явал өөрөө чинь сайн мэлэх шүү дээ. Тэр боломжийг нээж өгсөн хүмүүсийг ингээд нэг тэнэгтэж ингэж дайрдгаа болоо. Ядуу амьдарч байгаа бол заяа чин тэр хогчин та нарыг ажил хийхгүй залхуу авахаар угаасаа ингэдэг. Тэг Готтэй хэлсүү байдаг. Ядуурлын үндсэн залхуурал юм аа гэж. Тэг хогчин ядуу гуйлахч амьдарч байгаа бол тэр нь элбэгдөрж юм эсвэл Батуулын сосроор юм бүр огт биш. Хогчин за. Тэг ядуу амьдарч байгаа бол энэ боломжн дээр бус ирж чадахгүй. Тэг бусдад битээ атаах гэж амьдраа. Хизээж саах шиг авьяас бэлэг орж ирэхгүй. Суу зайл орж ирэхгүй тэр хүн шиг тийм авьяас чадвар та нарт байхгүй битээ атаарах. Та нарт байхгүй юм л битээ атаарах гэж амьдр. Экономик
амьдрсан гэдэг энэ Чойнон гэдэг хүн хэн мэддэг байсан, хинч мэддэг байсан. Тэр чи амьдруулсан хүн манай соо хацаа. Чойнон гэдэг хүнийг амьдруулсан хүн манай ах заяа. Та нар тэр шүлгийн ч уншаад ойлгохгүй шүү дээ. Шүлгийн ч уншаад ойлгохгүй. Тэг өнөөдөр миний дургуй өрөөд байгаа юм аахгүй. Гурил цацна, элдв хоёроор доромжлно, одоо болно хөөе. Элбэг дөрж Америкт очиод ирэхгүй байх гэж маанахтана. Тэр чинь хөөе тэнд урилгаар Стэнфордын их сургуульд зочин профессор хийж байгаа. Дээрээс нь дэлхийн нүб зөвлөдөг 11 хүн байдаг тэр том байгууллагын нэг нь болцсон. Улс орнуудаар явж тэр улс орнуудад очиж лекц унш тэр нүбийн үйл ажиллагаад зөвлөгөө өгдөг тэр том байгууллагад ажилладаг. 11 хүн байдаг. Тэрний нэг нь тэрнгөөр бахарх малнуудаа. Тэр хүн чинь Америк Монголд ирж чадахгүй дээрхгүй байгаа юм биш. Олон улсын өмнө хүлээс үүрэгтэй учраас тэр 11 хүний нэг болсон учраас тэр Америкт чинь амьдраад тэр Европоор яваад байгаа. Тэгээ тэндээсээ цалиа авдаг штэ. Яг өөрсдийнхөө сэтгүүгээр хүүхдэрээ ингээд тижээлгэж амьдэрдэг. Эсвэл хэн нэгэн боломжтой амьдарч ах トゥ угээс олж талхны мөнгө, махны мөнгө, сүүний мөнгө гуйж амьдэрдэг. Яг тэр сэтгүү гуйлагчин сэтгүүгээрээ сэтгэдэг байгаа. Тэгээ гуйлагчин амьдарч байгаа чи өөрөө чинь буруу хогчин. Тэгээд ингээд саналаа 200 мянган төгрөгөөс худалдахаар ингэж амьдарцгаад тийм бүгдөө. Тэгээ манан гэдэг тэр манандаа одоо өнөөдөр өөрөөсөө мангуурцсан явж байгаа. Тэгээд манан бол 2008 онд байгуулагдсан бол Норвей алтууыг Халтмаагийн Батлуу хоёрын байгуулсан манан. Боддоо бол 2017 оноос манан байгуулагдсан. Би бол тэгж үздэг. Яагаад гэвэл Халтмаагийн Батлуулга хөрс бүхний засгийн газрыг авч үлдээ жаргалгын Эрдэнэ хотгийн унгахаас өсвүүлээд Монголыг хорлох бүх үйл ажиллагааг өнөөдөр хүртэл явуулсан бол Халтмаагийн Батлуулга. Оюун эрдний ерөнхий сайд багт нь зөвлөх нь байсан шүү дээ. Чих хурлын гишүүн байхаас өмнө. Одоо ганц юм бүхэл талаар нь хөдөлгөж байгаа үстэй. Хэн Оросд Монголыг авч тушаах гээд улаарад байна харалтаа. Хэн тэр эрх чөлөө тусгаар тогтнолоо хамгаалж зогсоод байна. Тэг энэ хоёр чи ялгаатай. Эрүүл сарвал ухаанаар юмд ханддаг хүнд бол ялгаатай. Батбулгын тэнэгдүү ярианд итгэдэг хүмүүс бол ойлгохгүй нэрэг. Тэгэл юу вэ нөө? Коммент хаа. Тийм. Дан төмөр Жонхуучтаас яаж салах вэ гэсэн байна. Тэгээд данх энэ Жонхуучтаас хамгийн түрүүнд Арслан намыг засгаас гаргаж Арслан намаас энэ ган төмөр ман төмрийн алтан гэрэл туваан энэ Жонхуучтэй тэр шүүрт мөрт хин шүү гамбай тэр хөөж явуулж иж Арслан нам буцаад байранд очино. Хөөхийн төлөө бүгдөө хэмцгэл өстой өөр арга байхгүй. За дахиад нэг хүн та нар хууль шүүхийнхэнтэй халаас нэгтэй хүмүүс үстэй битгий олон юм солиороо. Монголын ард түмэн та нараар загнуулаад суудаг хүмүүс биш шүү. Дандан амар нартай өөрсдийгөө битгий харьцуул. Тэд чинь та нараас илүү ухаантай мундаг хүмүүс байсан гэсэн байна. Ард түмэн гэдэг энэ чи ард түмнийг төлөөлөх нь би бас ард түмэн биш тэгвэл ийм орхгүй да. Тэр Монгол улсын шүүх мөхийг ингээ гартаа барьсан ийм нэг тэнэгдүү яриатай. 2019 онд Мегомби инх холдыг их хурлын даргаас нь огцруулад Гомжийн зандан шатар ухнаагийн хөрөлсөх Халтмаагийн Батлуулга 3 болоод хамгийн түрүүнд прокурорыг зайлуулсан. Инх хамгаалсан прокурор шударга ёс эндээс тогтно гэд их хурлын хулгайс их хурлын гишүүдийн нэрсийг бариад ороод ирсэн. Жидүүгийн юм. Тийм жидүүгийн хулгайсан гишүүдийн нэрсийг. Тэгсэн чинь хамгийн түрүүнд инх хамгаалсан прокурорыг зайлуулсан энэ 3 хуралдаад. Тэр чинь уул нь 6 жилээр томилогддог албан тушаал ахгүй юу? Тэгээд дараа нь тэр зориг гэдэг хүн байсан юм билээ энэ дээд шүүхийн шүүгч. Энэ элбэг дөржин хонглын шүүгч мөчж байгаа Бацүрг одоо энэ шүүгчээр сольсон. Дэнх жаргал гэж авилгын тэмцэх газрын дарга байсан. Тэрийг одоо энэ авилгатай тэмцэх газрын даргаар сольсон. Энэ 3 хуралдж байгаа сольсон. Тэгээд тэр шүүх мөнхөн тэр хонгол монгол байгаа бол тэр Халтмаагийн Батхулгын чинь хонгол тэр зандан шатрын чинь тэр хөрс мөхий чинь л хонгол байгаа.
Тэрнээс биш өөр тэнцээ тэр элбэг дөржигдэх хүнтэй чинь Батуул гэдэг хүнтэй чинь түйч хамаатай хүн байхгүй за. Тэгээ 19 онд болсон үйл явдал. Одоо бүх цагдаа магдаа одоо жишээ нь оюун эрдний томилсон хүмүүс байгаа. Тийм шүү. Одоо энэ хууль зүйн сайд алтан гэрэлч Халтмаагийн Батуулгын хүн шүү дээ. Тэгээд хаад бид нарт одоо ямар шүүх авах вэ? Тий. Халтмаагийн Батуулгын хүн шүү дээ. Эрүүл ухаанаар хандвал. Гэтэ энэ нөө тэнэгдүү хүмүүс юм яриад ойлгох юм доо. Өөр үг чинь. Нөгөө нэг хоёр асуулт яачдаг. За биднийг хогчинч гэх шиг энэ одоо юу хуцаад байна гэсэн тийм хууль юм бичсэн байна да. Өөр. Харин хүн шиг амьдарч чадаагүй, хүн шиг амьдарч энэ хорвоог дуусгаж чадаагүй бол хогч нэ. Тэгээ битгий хүмүүс татарах зүгээр л битгий хатарах. Энэ эрх чөлөөг авчирсан, энэ эрх чөлөөний төлөө үйлсийг туг нь болж явсан тэр сосор баран Батуул элбэг дөржигдэх хүмүүс битгий хатарах ч амьдар. Чадаагүй та нар чадахчгүй. Ягаад гэвэл тэр ир зөрөгч нь төрдөг юм бэлээ. Тэгээ тэр хүмүүс тэр үед нь туг нь олж гарч ирсэн. Тэгээд тэнд 90,000 хүн цуглаж тэр энэ өнөөдрийн эрх чөлөөг авчирсан. Хамгийн сүүлд 4 сарын 27-нд өнөөдөр яг тэр сонгуул энэ чөлөөт сонгуул бий болох гэж зөвшөөрж энэ Кремлээс аль бие усаар салсан өдөр байхгүй юу? Тэгэд энийг авчирсан энэ ир зөрөгтнүүдийг гутаахж байгаа бол тийм байхгүй. Энэ манай ах нар ерөөсөө заах байхгүй орхичоод байдгийг. Бид өнөөдөр бүр тэнд нэг нөхөр дайраад ингээд хүмүүс дайраад саах руу маань гурил мөрөл цацаад ингээд миний нэрв нөлөө хөдөлгсөн учраас яриад байгаа. 90 онд эрх чөлөө ирээгүй байсан болов авчраагүй байсан болов энэ эр зөрөгтнүүд босч тэмцэж авч ирээгүй байсан болов хойд солонгос шиг л ах байсан. Энэ Туркменистан гэдэг нэг улс үтгэнд хайгаад үз дунд Аз Турк гэж байна. Одоо Беларусь гэдэг хойд Оросын хил залгааны нэг улс байна. Энэ Оросыг хар. Яг эдгээр шиг ингээ хогийн сав болоод үлдэх байсан. Тэгээ энэ эр зөрөгтнүүд босч ирж энэ эрх чөлөөг авчирсан. Тийм учраас хүүхдүүд чинь англи хэлтэй болоод энэ телевизээрээ өчнөө олон цууг үзээд IPTV-гэр гэж юм ингээ ороод Univision үзээд өнөөдөр ухаалаг гар утас бариад тэгээд хүүхд чинь пүрүс хорж болтлоо 10 болтлоо унааж явж байгаа. Тэгээ энэ эрх чөлөөтэй болсны үр дүн заяа. Тэгээ зарим нь илүү сайхан амьдарч байгаа. Яагаад гэвэл тэд нар илүү их хөдөлмөрсөн, илүү их толгойн ажилласан. Бизнес ихт илүү их толгойн ажиллаж, илүү их хөдөлмөрсөн. Зарим нь гарын урд үгээр илүү их хөдөлмөрлж хөрөнгө мөнгөтэй болсон байгаа. Зарим нь авиас бэлгээрээ олсон байгаа. Тэгэд эн чинь хүн болгон адилхан байх боломжгүй. Нэг хэвэн зутгсан тэр социалист лагерийн шоронгийн амьдралч чинь байх боломжгүй. Хүнийг одоо өмчтэй болохыг хоригддаг байсан тийм нийгмээс ингээ өөрчлөлт өгж байгаа хүмүүстэй талархаж мэдэхгүй тий. Тэгээ 90 он тэр нэг өмчгүй гуйлагчийн амьдралаас нь өөртөө гаргаад тэр золбоо амьдралаас нь гаргаад эрх чөлөөтэй болгож өгснөхийн төлөө энэ хүмүүст талархаж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэл шал худлаа ард түмэн мэдж байгаа. Тэр ард түмэн чи юу мэддэг юм? Элбэг дөржиг хулгай хийсэн нь мэдж байгаа юм бол Батуулыг хулгай хийсэн нь мэдж байгаа юм бол тэр ард түмэн чи шүүхт өгөөч, цагдаад өгөөч. Тийм ард түмэн чинь мэдж байгаа юм бол ард түмэн мэдж байгаа гэж мангалтдаг. Ард түмэн гэдэг тэр хүн сүрэгт чинь Халтмаагийн Батуулыг зориулаад хідэн цуврал кино хийсэн заяа. Яг тэр бидрийг нэг өглөө кино гар тэр хэнийг бодоогоог ямар муухай хүн байсан гэдгийг харуулдаг шиг, солийн дандунгоог ямар муухай хүн байсан гэдгийг харуулдаг шиг. Тэр Халтмаагийн Батуулах чинь тийм уран сайхны кино гэж өгсөн. Тэгээ тэрэнд нэгтгэдэг тэрий чи ард түмэн гэдэг юм. Тэгээ ард түмэн чинь тийм бод баримт байгаа юм бол одоо элбэг дөржиг шүүхт өгөөч. Цагдаад өгөөч. Энэ сүүлийн 8 жил бууснаас нь хойш шалгалаа. Тэгээ өөрийнх нь хэлдгээр хэрвээ намайг буруу юм хийсэн байсан бол эдгээр норхоодгүй агалж байгаа гэж. Тэгээ Халтмаагийн Батуулаг уул уурхаанаас орд хуссан байна уу? Элбэг дөрж хуссан байна уу? Эрдэнийн Батуул гэдэг хүн төмөр замаас хулгай хийсэн байна уу? Эсвэл тэр Халтмаагийн Батуулагчийн хулгай хийсэн байна уу? Тэг хэн хулгай хийсэн байна? Тэг Сосор ором гэдэг нь хулгай хийсэн байна уу? Халтмаагийн Батуулгын гэдэг нь энэ бүх боломжуудыг чинь хулгай хийсэн байна уу? Хэн хулгай хийсэн байна? Хэн та нарын амьдралын төлөө ингэж чөлөөтэй амьдрахыг авчирсан байна? Хэн тэр боломжуудыг чинь хулгай хийсэн байна? Эрүүл ухаанаар бодоод үз. Хэрвээ манан байгаа, манан гэдэг юм байд одоо байна.
2008 оноос угсрагдсан гэж үзэж байгаа бол Норвей алтууыг тэргүүн шадар сайд нь байсан. Халтмаагийн Баттуулга зам тээвэр барилга хот байгуулалтын сайд. Энэ хоёр угсарсан. Тэр засагч нь Эрдэнэ Батүл байгаагүй. Захаагийн элбэгд орж байгаагүй. Догомтын сосроор мэдэх хүн байгаагүй. Манай угсрагдсан гэж байгаа бол 17 оноос хүчтэй манам бий болсон гэж байгаа бол тэрэн чинь энэ элбэгд орж Батүл тэр дааган болд энэ сосроор мэдэх хүмүүс байгаагүй. Халтмаагийн Батуулагчийн манам угсарсан. Тэгээ өнөөдөр тэрэн дээр дээрлэхүүлээд амьдарч байгаа. Тэгээ монголчууд нэг ийм нохоо засуусан эзэндээ ярна гэж тэгээд хамаг боломжийг хулгайд дээрэмдэж ялангуяа энэ малчтын аль ширнийх нь үнийн, махных нь үнийн, ноос ноолуурын үнийн унгаасан юм нэг өөртөөх нь боломжийн дээрэмдсэн ийм хүнийг шүтдэг. Энийг нохоо засуусан эзэндээ ярна гэж хэлдэг. Гэхдээ энэ 90 онд авчирсан эрхчлөө та нарыг тэнэг байх эрхийг чинь бас хамт авчирсан шүү. Та нар тэгээ тэнэг бас амьдарч болно. Ингээд тэнэг юмэр тэнэгт чинь гэж амьдарч болно. Энэ бол эрхчлөөнд амьдарч байгаа үйл явц юм аа. Тэгээд хэрв та нар социалистлаг одоо ингээд удахгүй дарангуул тогтсны дараа бол тэнэг байсны чинь төлөө та нарын толгойг тасна да. Бас ухаантай байсны чинь төлөө тасна. Зусардахгүй бол та нарыг тэнэг байсны чинь төлөө толгойг чинь тасна. За өнөөдрөх лайвгийн өрөөд өндөрлөе. Манан үнэхээр байгаа бол тэр Халтмаагийн Батуулга Норвей алтуу гэдэг чинь 2008 оноос Санжийн баяртай нийлж байгуулсан манан байгаа. 2017 оноос Халтмаагийн Батуулгын оюун эрдэнэ энэ гомжийн зандан шатлалтар хөрс хөтрийн байгуулсан манан байгаа. 21 онд ерөнхийлөгчөөсөө буугаалж шууд Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ зөвлөх гээл орцсон шүү дээ. Бүгд л санаж байгаа. Тэгээ манан гэдэг чинь энэ. Манан гэдэг чинь ган төмөр, манан гэдэг чинь тухайн, манан гэдэг чинь алтан гэрэл. Эрүүл ухаантай нь ойлгож байгаа. Тэгээ эрүүл бус юм нөгөө лүмхэн ард түмэн нь бол юу яриад байгаа. Тэнэгдүү ард түмэн ойлгохгүй байх уу. Тэгээ та нар ч ойлгох юм албатай биш. Тэгээ эрүүл ухаантай нь боднууд өнөөдөр жоохон өндөр эмоцтой ярьчлаа. Тэгээ угаасаа ч тэгж ярих гэж бодсон. За тэгээд арцсан намыг засгаас гаргахын төлөө тэмцэн хэрв оюун эрдэнэ засгаас арцсан намыг гаргахгүй гэж байгаа бол оюун эрдэнэ засгийн газар унаахын төлөө 90 онд энэ эрхчлөөг авчирсан эр зоригтнуудтай хамт тэмцэх болно. Тэгээд манай үеийнхэн бас идэвхтэй оролцоорой гэж уриалж байгаа шүү. За баярлалаа.